За сайн мэцхан уу Алхамора подкаст маань эхэлж байна. Би хөтлөгч Гандах байна. Өнөөдөр Алхамора подкастын маань чөлөөт ярилцлагын дугаар байгаа. Өнөөдөр бас нэг сонирхолтой зочин ирж оролцсон. За юуны төрөнд зочин маань өөрийгөө тооч манай сонсогчдод танилцуулахгүй юу? За сайн байцгаана уу? Намайг Гэрэл Хөслөн гэдэг. Хэцүүч мэрэгчлээ. Яг одоогийн байдлаар бол хуваараа ажил хөдөлмөр эрхлээд ингэ явж байгаа хүн байна. Тэгээ бас байнгын сонсогчдод нь өдрийн мэндийг. За. Гэрэл хүслэнгээсээ хамгийн эхлээд асуух. Энэ нэг чөлөөт дугаар болохоор чөлөөтэй ярилцсан. Тэгэхээр хамгийн ихний асуулт бол ер нь одоо чиний хувьд хамгийн их бодож байгаа ч юм уу тийм зүйл ер нь байгаа юу? Хамгийн их бодож байгаа зүйл юу вэ? Би одоо өмнө нь болохоор ер нь дандаа одоо ажил хөдөлмөр эрхэлж байгаад ер нь жоохон тасвалттай одоо ажилгүй яг хуваараа ажил хөдөлмөр эрхлээд явж байгаа үе дээр байгаа учраас бодож байгаа юм олон л юм л да. Нэгдүгээрт ингээд чөлөөт цаг гарч байгаа юм тий. Чөлөөт цаг гараад ирэхээр чи хүн чинь бас төрөл төрлийн л олон бодлоо олоод эргэлдэж штэ. Тэгээд бас хүмүүсийн талаар одоо юу гэдэг чинь нийгмийн харилцаа нэлээд идэвхтэй байж эхэлж байгаад илүү өөрлөгөө өнгөх нэг тийм үе гарч ирж байгаа болохоор бодогдоо зүйл бол маш олон байна. Гэтээ ерөн сүүлийн үед бодогдож байгаа зүйл юу вэ гэхээр илүү жоохон мэдрэмжэндээ тулгуурлаад чөлөөт ярилцлага учраас тий жоохон мэдрэмж рүүгээ тулгуурлаа гэж бодлоо. Тэгээд миний бодлоор бол яг одоогийн байнгын бодогдож байгаа зүйл бол юу одоо байна вэ гэвэл яг одоо ингээд хүмүүс чинь тийм юу гэдэг чи одоо ингээд хүнийг тухайн үед одоо дүгнэхтэй ч юм уу эсвэл бодохтой ч юм уу энэ тийм өөрийнхөө төсөөллөөр хүлээж авч байгаа шүү дээ тий. Эсвэл нэг хүлээлт үүсгэж ч гэдэг юм уу. Одоо сүүлийн үед бол би ямар ч юм одоо хүлээлт тавихаа яг болж эхэлж байгаа. Яа тэгэхээр юунаас шалтгаалж юм бэ гэхээр хүн заримдаа өөртөө хүртэлтэй ингээд хүлээлтэнд хүрэхгүй үе байдаг шүү дээ. Өөртөө тавьж байгаа шалгууртаа хүртэл ингээд хүлээлтэнд хүрдэггүй үе байдаг. Гэтэл яаж би хүртэл өөртөө хүлээлтэнд хүрч чадхаар энэ аливаа зүйлд хүлээлт тавихаа болоод тэгээ хүнээс хүлээх зүйл бас их тийм юм хүлээхээ болоод ер нь нэг тийм л бодлоод сүүлийн үед аягүй ойрхон бодогддог боллоо. Яа. Ихэд бол нэлээд тийм өөрлөгөө чиглэсэн гүн мэдрэмжтэй философи байгаа юм байна гэж ойлголоо. Ер нь хүн өөртөө ингээд хүлээлт тавих нь ер нь сайн зүйл юм уу? Муу зүйл юм уу? Чиний хувьд Одоо яг өмнө нь өсвөр насны нэрэж гэдэг юм уу эсвэл оюутан байх үеийн ч гэдэг юм уу тэг өмнөх одоо ингээ нэг 5-10 жилийн өмнөхийг харахаар өөртөө ер нь их хүлээлт тавьдаг байж. Ер нь хариуцлагатай байх ёстой. Одоо нэг юм бодох юм бол нэг юм зорих юм бол тэрнээ заавал хүрэх ёстой. Хүрэхдээ 100% хүрэх ёстой ч гэдэг юм уу те. Дунд нь ямар ч алдаа мадаггүй эсвэл бүдэрч босгохгүйгээр те тэр чигтэл явна гэдэг тийм хүлээлтийг өөртөө их үүсгэж амьдардаг байж л те. Одоо ингээ харахаар ай хөгшөө шиг ярьдаг те. Залах уу шүү гэх. Тэгээд одоогийн байдлаар бол юу өөрчлөгдөж байгаа юм гэхээр ер нь хүлээлт гэдэг чинь өөрөө тийм хийсвэр те яг ингээд төсөөллийн зүйл болж хувирж байгаа байхгүй юу? Яг хөө мэдээж ингээд зорьсон юм бол байна. Хүрэх ёстой газар байна. Гэхдээ түүнд хүрж лээвэл ямар аргаар ч юм уу эсвэл ингээд дунд нь ямар нэг алдаа мадаг ч юм уу өөртөө ингээд тэг тавьсан тэр шалгууртаа хүрэхгүй байсан ч гэсэн хүрэх нь өөрөө л хангалттай ерөөсөө санагдаж байгаа. Тэгэхээр яг нэг тийм байнгын хүлээлт үүсгэх нь бол хэцүү. Гэхдээ хүлээлт үүсгэж чадж байгаа ч юм уу эсвэл ингээд төсөөлж чадж байна гэдэг чинь ер нь бол өөрөө ч хүрэх байгаа тэр газар ойрхон байна гэдэг яг тэр мэдрэмжийг бол төрүүлж чаддаг гэж боддог. Тэгэхээр ялцчгүй л харьцангуй л ойлголт болж таард байна. Ер нь бол хөсөнтэйг санал нэг байна л да. Өнгөрсөн хугацаанд вижентийн дэлгэл танилцуулдаг шүү дээ, тий. Оюутан байхасаа. Тэн дээр таач хамгийн том миний бэрхшээл юу байсан бэ гэхээр яг өмнө өдөр ингээд төсөөлчдөг гэсэн байна. Байл эсвэл царын өмнө ч юм уу. Хүлээлт үүсгэждэг. Тухайн үед ингээд танхимдаа айгүй сайн ингээд байлдан дагуул хийж जैन, тий. Хүмүүс гой хүлээж авч जैन. Бараг л босч ирээл
эсгэрээ шуугилдаад алга ташаал намайг эндээс буухад бараг хүмүүс ирэл гар барих юм байх гэж бодсон чинь яг бодит Ааха. одоо танхим гэдэг чинь бол зүгээр л ингээ гүлийгээ сууж идэх байхгүй хүмүүс те. Чи хамгийн бүр хин шилдэг генетми юм уу ярьсан ч зарим үед зүгээр ямар ч нүрийн өрөлгөө сууж байгаа тийм үед байдаг. Өөрөө зовоод байдагсан. Мгм. Ер нь бол бэлтгэл зааддаг хүмүүстэй тэгж сургадаг л та. Аа Мгм. юмар сайн бил. Хүлээлт ч одоо бэлтгэлээ чинь таах байсгүй. Бэлтгэл Яг түр. бэлтгэл чинь өндөр Мгм. бич. Магадгүй тэр танхимд ирэх одоо боцож хариу үйлдэл сайн байх гэдэг шүү дээ. Тэгэхгүй зүгээр яг Мгм. бэлтгэл хийхгүй байгаад төсөөлсөөр байгаад би маш сайн ихтгэл танилцуулж юм би мундаг байна гэж төсөөлсөөр байгаад очих юм бол өөрөө өөрөөхөө ингээ хүлээлтээ сунаад тэр нь хэцүүддэг. Тэгэд эцээц түн нөгөө хүлээлтийнхээ хэмжээр өсдөггүй ур чадварынхаа хэмжээр ундаг гэдэг үг байдаг шүү дээ. Ур чадварч Мгм. чинь одоо өсөд нэмэргүй болчихж байна гэсэн. Тэгэхээр би ч гэсэн одоо нэг юмнээс хүлээлт үүсгээ байсан. Хүлээлтээс өмнө харин бичих хэвээр байна гэдэг зүйл дээр илүү бас чамтай санал нэг байна. Бас гой сэдвийг хүн Мгм. тийм. Би өөрөө бас буу Хэлээ. ярьцээ явж штэ. Дараагийн асуух Яг асуу. хүлээлтээ бас нэг гоё даваа тал нь догтлол үүсэж байгаа юм л та. Ингээ нэг төсөөл үүсээд тэнцэнээс ингээд өөрөө догтлоо тэр догтлол нь их хүлээлтийг бас их нандин гоё болгоод байгаа юм болоо. Тэр санийхд ч гэсэн тийм байдаг шүү дээ тий. Тийм яг тоо зүйлээ гаргаж. Догтлол нь их гоё. Тийм ер нь альва нэгэн зүйл хүлээлттэй аял цуглахаар явлаач гэхэд тэр догтлол гоё дээ шүү дээ тий. Тэгэхээр тэр бас хүнийг амьд байна зүйл өгдөг гэж бодоод байгаа. Өслөнгөөсөө дараагийн асуултыг асуух гэдэг. Ер нь сүүлийн үед өөрөөсөө бас олж одоо мэдсэн шин чанар одоо зан чанар гэх юм уу те хүн өөрчлөгдөж идэм байлээ шүү дээ ингээ байхын ингээ төвсдөг. Тэг яг уу унган мөн чанар байгаа ч гэсэн төвсөж өөрчлөгддөг. А мөн тийм шин мэдрэмж юу байсан бэ одоо өөрөөс чинь ингээ шинээр ингээ гарч ирж байгаа ч юм уу. Би ийм байсан юм уу ч юм уу. Уулга хаталтал ботсон ч юм уу. Өөрийг нь мэрэглээнд оруулсан юу вэ? Би ер нь бараг л анхнаасаа ч юм аюу сахилгагүй ер нь байгаа байдал маань ч гэсэн аюу сахилгагүй тийм шин содон юм руу жоохон угаад идэг төрлийн тэгээд тийм сахилгагүй хүн ч одоо сэтгэл зүйн хувьд бас нэг тийм байнгын тогтвортой байна гэдэг чинь авцдаггүй шүү дээ логик гэдэг тийм. Тэгээд сүүлийн үед яг юуг өөрөөсөө илүү их анзаарч байгаа гэдгсэн чи яг бас жоохон том болоод тухайн сууж байгаа гэдгийг бас байж магадгүй. Жоон сахилгагүй маань дарагдж байгаас ээж. Гэтэ айгүй юм хүлээцтэй тайван болж хэлж байгаа юм анзаарсан. Одоо юмд айгүй нэг хүлцэнгүү те нэг тийм төрүүлж emotional мэдрэмж гаргахаас илүүтэй амаа төрүүлж хөдөлгөхөөс илүүтэй бодож хэлэх юм уу илүү тайван ер нь нэг тийм доктортой уйлуугаа илүү очтой. Гэхдээ мэдээж би сахилгагүй хэвээрээ л байгаа. Энэ зангаас та тааж чадахгүй хаа. Энэ илүү доктортой очно гэж үзэж чинь тий. Тэр нь хүсэл ч юм уу ямар нэгэн тэмдэглэлийн бичвэрийг хөдөлгөө тэмдэглэхгүй. Ер нь байнгын л бичдэг. Ер нь бичих айгүй дуртай. Аливаа нэг бодсон бодол ч гэсэн эсвэл гадуур явж байгаа ч гэсэн хамаагүй нэг жижигхэн бодол төрөх юм бол зүгээр эзнийхээ нөөц дээр хадгалаад явцдаг. Тэгээ дараа нь тэрээ харангуйтаа нэг өгүүлэг болох ч юм уу эсвэл нэг шүүмжлэл бичих ч юм уу тий нэг өгүүлгийн шүүмжлэл ч юм уу. Ер нь юм бичих айгүй дуртай. Гэхдээ яг мэрэгжлэрээ ч юм уу эсвэл онол практик гэхээсээ илүү тийм уран зөгнөл, уран зохиолын тийм илүү гүнзгий мэдрэмжинд тийм тулгуурсан зүйлүүд бол бичдэг. Хаяа бас шүлээлэл бичдэг. Хичээдэг. Тэгээ ер нь бичих дуртай шүү. Төслөнгийн яг нэг ирээ доктортой болж байгаа тэргээд ингээд бодоод тахаар залуучуудын дунд ихшлэн тийм эргэлздэг асуулт ч юм уу бодол байдаг л хата. Ер нь хүн наснаас ч юм уу наснаас арай ирд ингээд хит ухаантай байх гэж хичээх ч юм уу тий. Одоо яг өөрөө бол ингээд сахилгуудмар ч юм уу тий жоохон томоогүй баймаар байна шүү дээ. Гэтэл үүсгэсэн нэг дүр байгаа даа шүү. Жоохон ингээд үеийнхнаасаа хил усараа ч юм уу аль эсвэл амжилтын хувьд арай жоох илүү байгаа тэрхээр би илүү ингээд даруухан байх харагдах хэвээр илүү ухаантай байх хэвээр хүмүүс намайг харж байгаа гээд байгаа дүр үсгээд байгаа байдал нь буцаад өөрийнхөө энэ дотоод одоо мөн чанартайгаа зөрчилдөд ирэх юм бол хүнд хэр ингээд хэцүү байх бол тэгээд чиний хувьд бол ер нь залуу хүн яг өөрийнхөө насыг яг насандаа эдлэн дээр гэж боддгоо аль эсвэл санийш ингээд дүр үсгээд байх юм бол өөрт ингээд илүү ингээд хүн дээр ингээд тусаад байх болов энэ тал дээр ер нь
юу гэж бодож байна. Би өөрөө бол амар өөрөөр хоргон. Ер нь бол тэгж энэ намайг юу гэж бодохоо л тэр хүн намайг юу гэж бодохоо л эргээд тэг өөр намайг хүмүүс ингээд ярих болооч гэдэг юм уу. Тийм ер нь л санаа зовдгоо. Анхнаасаа л тийм байсан. Тэгээд яг уу одоо ингээд нэг шилжилттэй үеуд дээ штэ тий. Нэг 10 жилээсээ оюутан боллоо ч юм уу эсвэл оюутнаас ажилд гарлаа ч юм уу ажлаас гарангуудаа эсвэл нэг гадаадд явлаа ч гэдэг юм ийм шилжилтийн үеүүдэд хүн жоохон өөр болох гээд байгаа нэг тийм хандлага гарч ирдэг. Яагаад тэгэхээр өөр орчинд нэгдүгээр орж ийн тий өөр хүмүүстэй олон харьцаж чинь эсвэл юу гэдэг чинь ингээд нэг тийм шилжилтийн үеүүдэд яг хүн яг нэг пауз аваад ч байгаа юм шиг одоо яах вэ ч юм уу тий нэг юм паникд ороод ч байгаа юм шиг тийм юм бол харагдах надад ч ихсэн ажиглагддаг. Гэхдээ эцсийн бүлэгт одоо нэг хүний нэг харизм тий хүний нэг өөртөө татах гэдэг чинь нэг тийм яг л хүн ер нь өөрөөрөө байгаа хүнд хамгийн сайн татагддаг. Ер нь бол ямар ч хүн яг өөрөөрөө байгаа яг өөрөөрөө илэрхийлж чадж байгаа нэг тийм хүн аюу хурдан хүн татагддаг. Тэгээ яг үнэхээр ингээд тэр хүндээ таалагдах гэж юм уу тий нэг дүр тэгээд эсвэл ингээд бусад хүнээс илүү байх гад нэг тийм дүр дэж агаад тэр хизээ нэг цагт уналтанд орно. Хизээ нэгэн цагт эсвэл нөгөө хүндээ жоохон дар авах ч юм уу тий нөгөө нь энэ юу нэг яагаад ч гэдэг юм уу яг нэг тийм нөхцөл байдалд яг очихороо ер нь жоохон одоо яг хэвээр ч юм уу би ер нь хэн билээ ч гэдэг юм уу нэг тийм паникнд бол орох байх. Надад ч гэсэн бас тийм үе бас байгааг бас үүсэхгүй юм. Гэхдээ яг тийм юм болж исэн гэж бол нэг сайн мэдэхгүй юм. Гэхдээ ер нь бол хүн өөрөөрөө байж ижил яг өөрөөрөө тэр занаашаа гаргаж ижил бусад хүнийг яг нэг тийм бодит харизм үүсч чаддаг гэх юм уу? Зөв шүү тийм ээ. Ер нь хүмүүс яг өөртөө одоо байгаа яг цаг хугацаанд айгүй нэг ахтар өөрөөсөө өөр төр бүтээхгүйгээр өөрөөрөө ингэж байгаасаа гэж бодож байна. Тэгээ өөрөөрөө байх гэдэг чинь бол мэдээч одоо дураараа ч юм уу ёс зүйгүй байхыг хэлэхгүй шүү дээ. Өөрөөрөө байна гэдэг чинь яг л одоо хэлж байгаа мэдрэмжтэй. Тэгээ энэ тал дээр бас сонирхолтой үнцэг байна. Дараагийн асуулт ер нь ойр үед гэсэнд хамгийн их чтай эргэлдэж байгаа асуулт тийм өөртөө ингээд байнгын л гарч ирээд байгаа ч юм уу амьдралын нэг үед дахиад ингэж гарч ирээд байгаа нэг юм өөрт эргэлдэж байгаа юм асуулт байна. Энэ хүн болгонд байдаг хаа тий. Хүн болгонд нэг тийм байдаг хаа. Одоо би хэлвэл бараг хүн болгонд нэр тийм шүү гэж бодох байх. Юу вэ гэхээр хүн ер нь ямар ч юм бодсон, ямар ч юм хийсэн, ямар ч юм зогссон тэгээ яагаад гэж байнга өөрөөсөө асуудаг тий. Яагаад энэ байдалд хүрчив ч юм уу? Яагаад бит хоёрын харилцаа юм болчих ч юм уу тий? Эсвэл яагаад би тэр үед хичээж болоогүй юм бэ ч юм уу тий? Дандаа яагаад гэдэг асуултууд бол байнга эргэлж идэг. Энэ эргэллийг бол угаасаа хідээж зогсоож чадахгүй шүү дээ. Хүний тарих угаасаа л ажиллаж байгаа, мэдрэмжүүд бас байгаа, сэтгэл зүйд байгаа юм чи яг холбож яг цагтаа холбос болж байгаа нь өөрөө яагаад гэдэг асуулт эргэлдэг. Заримд нь хариулт өгөөч байна, хариулт өгч чадахгүй гацж юу байна. Тэр нь гэхдээ ерөөсөө тийм хэцүү санагдаад ч юм уу. Яана ерөөсөө амар хэцүү юмд орчлоо гэж бол ерөөсөө бодогдчих юм. Харин юм бодохгүй ч юм уу. Ерөөсөө асуулт төгөхгүй байгаа үед харин жинхэнэ шокнд ордог шүү. Яа юу ч бодохгүй байх юм тий. Яа тарих ажиллагаа болчих ч юм уу. Эргээд ер нь бол ингээд яагаад бэ гэж боддог зүйлс. Яг л зөв хэллээ тий. Хүн болгол ер нь яг тэгж. Баг. Ер нь тэр үед жоохон хүчрхэг байж болоогүй юм байна. Яа тийм байсан болж юм те. Хүмүүс нэг муухай дурсамж байдаг те. Нэг муухай үг гэх юм уу те. Тэгээд тэр зүйлээ хүмүүс ингээд яагаад тэр ухаан үед жоохон хүчрхэг байж болоогүй юм бол яагаад ухаан үед ингээд паникад сурдан гарч болоогүй юм бол тэр тийм харамсдаг л да. Ер нь бол өслөнгийн хувьд тийм ингээд хүнд нөхцөл байдалд ингээд орсон үеүүдтэй буцаж ингээд цаг хугацаагаар ухраачмар ч юм уу ичээ санаа зов амьдралын чинь нэг хэсгийг нэг л ингээл гоё явж ирсэн гинт тэр үед дурсаар л гинт өв торт олчдөг үед түнд те муухай. Тийм үеүүдийг ер нь яаж даван туулдаг вэ? Тэрийг ерөөсө бодохгүй байх гэж хичээдгүй байл эсвэл сайн шиг одоо ингээд байх ёстой зүйл гэж юу авч үздэг. Ер нь л өөрт төрж байгаа бодлуудаа үүсгэхээс илүү илүү дэлгэрэнгүй баг ингээд бодсон надад илүү шулуухан амар санагдаад идэг. Яа тэгэхээр бодол хийдэг чинь тий ингээд бодохгүй байсан л улам л бодогдох гээд идэг талтай байдаг шүү дээ.
өөр завгүй ээж болно те өөр юм хийж болно сатаарч болно гэхдээ л дахиад хизээ нэг цагт бодол үүсчил таараа. Тийм болохоор ерөөсөө бодлосоо төгшөөгөөд ч юм уу эсвэл бодлосоо өөрийгөө жоохон хязгаарлаад ч юм уу юм бодохгүй байхын гэж ерөөсөө боддгоо. Харин ч илүү бодосоо илүү тунгаагаасаа тий толгоо сайн ажилуулад энэ тархиа өрчлөлтүүлээсэй гэж нэлээ хүсдэг. Юм бодохгүй байх нь надад илүү төвөгтэй. Хүслэнгийн хувьд бол ер нь тийм уюудаг бол ер нь байх ёстой зүйл шүү л гэж бодож байгаа юм. Тийм хүндөр тусал. Тий. Яг хүслэнг залуу хүнийхэн хувьд ингээд яагаад ингэж асуугаад байна гэхээр яг чиний үеийн залуучууд яг ийм мэдрэмжэндээ амир хүлэгдээд өөрийгөө илүү хэцүү байлгаад байгаа юм шиг санагддаг. Тухайн нэг коммерчил асуудал шүү дээ. Нэг паникнд орох эсвэл эвгүй байдалд орсон ч юм уу. За олон нийтийн өмнө ер нь жоохон тийм эвгүй байдалд орчих ч нэг тухайн мөчийн асуудал аль эсвэл зарим нь бүр хүүхд авахыгаас хойш тийм тарамаа үүсчихсэн хүнд хэцүү нөхцөл байдаг. Тэгээ түүнийгээ ингэж мартах гэж хичээгээд тэрийг мартаж чадахгүй байгаа аюу хэцүү асуудал. Тийм болохоор яг тийм чамаа ингээд салуун төлөөлөл болохоор чинь энэ зүйлс ингээд асуугаад залуучууд ийм зүйл дээр ер нь юу гэж бодд юм болоо гэж сонирхоод асуучлаа. За тэгвэл энэ хүнд байдаг яг байдаг л зүйл байсаарч ирсэн тэгэхээр энийг айлуулах хүн өөрөө тогтвортой бодож явах хэрэгтэй юм. Одоо нэг хүнд их асуулт асуусан. Тэрүүнээс хойш айгаа философи тэг ингээ яач юу ийч юу гэж хүслэн яг ингээд 16 настай өөртөө яг нэг цаг уулзах болвол ер нь яах вэ? Хамт яг юу дэлсэл ямар нэгэн зөвлөгөө өгөх үү? Яах вэ? Яг юу гэж бодож чинь 16 настай өөртөө уулзах юм бол яана гэж бодож чинь. Айгүй гоё асуулт энэ тий 16 настай ер нь бас төсөөлөөгөө асуулттай л да. Гэтэ яг 16 настай өөртөө уулзаад юм хэлэх боломж олдох юм бол яг одооных чинь л гоё юм. Ерөөсөө юу ч өөрчлөлгөөд ч юм уу те эсвэл чи ингээ хүлээлтэндээ хүлэхгүй гэж битээ ягаарай. Зүгээр л одоо яг бодож байгаагаар л чи өстө гоё зам дээр явж байна. Бүр харин ч илүү гоё дадраад те. Бүр илүү сахилгагүй болоо. Алаад үйл гэж хэлмээр байна. Түүнээс ойл яг тийм туулаасаа гэж үсэхгүй шүү дээ. Тэгээ ерөөсөө юмыг бол өөрчлөхийг бол хүсэхгүй байна. Одоо амар сэтгэл хангалуун байгаа. Ер нь өөртөө аягүй сэтгэл хангалуун байдаг. Ер нь юу ч болсон. Би өөр аягүй ингээд бас яриа сонсох юм бол аягүй эрэг хүнэлтэй. Ер нь юмыг аягүй тийм эргээр хүлээж авдаг эрэг хүн бохгүй юу? Тэгвэл 16 яг тийм болохоор яг одоо шиг л бай. Одоо ерөөсөө л чигээрэл байл гэх юм байна шүү дээ. Тий зүгээр араас нь түлхээд өгнө. Яваадаг гэж. Зэ. Би 16 настай өөртөө уулзсан бол хүсээ сайн арчлаарай гэж хэлгээсэн байна. Халцрах гэдэг. Илүү гоо сайхны зөвлөгөө тий. Тиймгүй зөвлөгөө өгөх. Хүн болгонд буцаад нэг тийм ухраач гэсэн мөчшүүд байдаг л ахал та. За 16 настай өөртөө маш итгэлтэй байгаа юм байна гэсэн. Дараагийн асуулт ер нь хүмүүст хэлдэггүй те өөрт чинь нэг сонин санагддаг ч юм уу тийм дадал зуршил байна. Бага. Юу энэ их сонио ихтэй хүмүүс яаж хүлээж авах бас мэдэхгүй байна. Бас хүмүүс надад зөвхөн хүмүүс бас байгааг үүсэхгүй шүү дээ тий. Яа тэгэхээр би энийг бол нэг тийм хүн болгон яг ингэж идэг гэж бол мэдэхгүй байна. Гэтэ яг тийм нөхцөл байдлыг төвчсөн ахтайгаа таарад. Тэгээ манай аягүй гайхаж хүлээж авч байсан байхгүй юу. Тэгээд тэрнээс хоошоо би аягүй ер нь энгийн биш те нэг тийм сонин зуршил ээж магадгүй байна гэж бодсон байхгүй юу. Тэр нь юу ихлээр одоо ингээд хитрхи олон юм бодоод ч юм уу эсвэл жоохон хүн хэцүү цагт тулгараад ч гэдэм үү те. Тийм болохоор би яг өөртөө яг орчноо бүрдүүлээд цаг заваа гаргаад зүгээр ингээд гониглох боломж олгодог байхгүй юу. Яг тэгэж бүр яг чунгоо сайхан бүрдүүлээд дуу тавьмаар байл дуу тавь те цонхоо онгоолгомоор байл онгоолгоод цонхны тавцан дээрээ суумаар байл суугаа. Бүтэн юм ордог. Тэгэж нөгөө ховцтой ордог хүмүүсийн хувьд бол харьцангуй гайгүй татлаа шүү.
Ер нь бол ихэнх хүмүүс байдаг зүйл баха. Тэ? Наадах чинь айгу нийтлэг дадал зорчил байна шүү дээ. Бүр нэг тийм ямар сонин тэ ямар сони юм бэ? Ер нь ихэнх манай монголчууд ер нь залуучууд ихэнх нь ингээд ресторан тий. Ямарс юм уу те. Ер нь их үдгээр дадал зорчил нь бас өөртөө тийм гоё ганцаардах те уйдуурлах боломжийг тэр хүлийн зөвшөөрөхтэй гол нь. Яг наанаас нь хамгийн инээдтэй ингээд манай анхад бичлэг байдаг. Яа ингээд намайг яг тэр орчгоо бүрдүүлээ тэр эморч бичлэгийг манай хаваад одоо хүртэл ингээд ярьдаг байхгүй чи тэгдэг. Тэгэхээр хідээч би тэрийг зогсоогоогүй. Наадах ч бас яг монголчуудын нийтлэг ямарлын төвшин байгаад тах шиг байна шүү. Тэгэхээр яг наадханаас зөвхөн тийм асуулт асуух гэдэг юм л да. Ер нь залуучуудыг тийм нэгэнд бол инфлюенсерүүд гэх юм уу те залуучууд гарч ирээд ингээд хүчрэг бай те мөнгөтэй бай баян бай зүгээр л бити зогс тэргэл дандаа нэг тийм хит мотивацлог зөвлөгөөнүүд өгөөд идэв штэ. Чи ингээд зогсохгүй урагшил те тэмүүл гээл. Чиний хувьд бол яг энэ зөвлөгөөнүүд дээр ер нь юу гэж боддог вэ? Ер нь хүн ер нь сул дорой байх хүлээн зөвшөөрөх ёстой юу аль эсвэл ер нь сул дорой байх нь буруу юм уу? Яг одоо ингээд сүүлийн үед бас ингээд нэлээд контентууд бол гэлгэрчлээ шүү дээ тий ингээд яг жинхэнэ таны яг хэлж байгаа нөгөө мотивац өгдөг тий яг төрхөн зуурын нэг тийм үн нэрээ тийм биш тий гэд панк гэж шууд юм бодол төрдөг ч юм уу тий иймэрхүү контентууд нэлээд олон болчлоо тэгээ бас өөрөө ч гэсэн харахын хувьд бол харж ийсэн үзэж ийсэн. Тэгээ надад яг юу гэж бодогддог вэ гэхээр үнэхээр яг даун болсон үнэхээр яг юм тийм зогсолтод орсон ч юм уу тийм үед тийм бичлэг үзэх нь яг хоо ингээд төрхөн зуурын юм нэг тийм эерэг бодолд төрүүлж чадхын хувьд бол чаддаг. Гэтэ хизээч хүний хэлж байгаа зүйл одоо шууд амьдрал дээр бодит болно гэдэг бол аюу хэцүү. Өөртөө итгэл найдвар төрүүлж чадаагүй хүн яаж бусдаас итгэл найдвар аавна гэдэгт итгэж байгаа юм бэ гэдэг бас нэг point яваад байгаа хгүй тий. Тэгэхээр яг тийм зүйл сонсоод жоохон сэтгэлээ дээрдүүлсэн бол одоо би яах вэ? Одоо би яаж урагшлах вэ ч юм уу тий? Яаж энэ ингээд сул дорой байгаа байдлаасаа гарах вэ? Эсвэл гарахгүй байх ч бас үүсэхгүй шүү дээ тий. Гармааргүй би жоохон хэсэг сул дорой байхыг хүсэж байгаа шүү дээ тий. Тэгвэл бас тэр үедээ ч гэсэн ингээд хамаагүй ингээд заавал тэрийг сонсоод та босч ир гэж хэлэхгүй. Эсвэл заавал тий ингээд одоо бас наашаа чангаа гэдэг ч юм уу тий. Тийм бодол ерөөсө төрдгөө. Зүрийн хэсгэн төр зүрийн л нэг тийм алтхан танд нэм төрүүлж байгаас бодлохоос биш ерөөсө таны гүдлэх хүч бол биш л гэсэн. Тэгэхээр ер нь хүнд энэ олон мэдрэмжүүд байхыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс амирх байдаг. Ер нь бүхэл зүйлийг хүчрэг байлгах гэдэг аль эсвэл бүх зүйлийг л хандаал зүг байлгах гэдэг. Миний хувьд болохоор ер нь бол хүн өөртөө жоохон зөөлөн хандах хэрэгтэй гэж боддог. Яг тэгвэл хүнд бас зөөлөн ханддаг хүмүүс тийм олон тааралцдаггүй шүү дээ. Тэгэхээр сул дорой байх аль эсвэл алдах заримдаа бүтлгүүтэх эрхчлөлийг өгөх ёстой гэж боддог. Гэхдээ тэр алдаа нас ямар хэмжээний алдаа байх вэ гэдэг нь өөрөөс нь шалтгаална. Магадгүй нэг тийм үг өгдөө штэ. Судалгаа байт юм бэл. Ер нь бол юг хамгийн том бүтлгүүтэл гэж үздэг вэ гэхэд ингээд судалгаа авсан байна л хүмүүсээс. Хүмүүс ингэж хариулсан мэлээ. Нэрээсээ салах. Гэр бүлээсээ салах. Компани дампуурах. Их хэмжээний өрөнд орох. Гэх мэтчлэн дандаа тийм өөрийнх нь амьдрал одоо тулгарч байгаа зүйлсийг бүтлгүүтэл гэж хараадсан. Гэтэл яг тэр судалгаа авсан тэр одоо эрдэмтэн маань юм зохиолч маань өөрөө итгэж хариулсан бэл. Та бүхний хариулаад байгаа зүйлс эдгээр зүйлс бол аль нь ч одоо бүтлгүүтэл биш ээ. Одоо жинхэнэ бүтлгүүтэл өөрийнхөө үн цэнтэй гэсэн зүйлийн төлөө хийсэн тэр буруу алхам чинь жинхэнэ бүтлгүүтэл гэж хэлсэн. Өөрөөр чи их нэртэй үнж байх тогтвол чи их нэрээ хуурсан бол чи бол үтцсэн. Чи хайртай гэж ярьдаг гэж
чи эх орноо худалдчихсан бол ерөөхдөө төгсчихсэн гэж үзэж байгаа. Өөртөө үнцэнтэй гэсэн зүйлийнхээ төлөө хийсэн алдаа өөр ингээд бүтлгүүл болж байна гэсэн үг. Тэгэхээр босод зүйлс төр бол нэг бүтлгүүл гэж одоо бодож болохгүй юм байна гэдэг зүйлийг бол хэлээд байгаа. Тэгээд хамтаа ч гэсэн бас сая яриад сая нэг ингээд ойлголоо л. Тэгэхээр чиний хувьд бол энэ зүйл бол байдаг зүйл юм аа гэдэг зүйлийг залууч тийм ээ. Сүүлийн үеийн ер нь хүслэнгийн шинэ хобби юм уу хобби нэмэгддэггүй ер нь ямар хоббитэй вэ ингээд Яг одоо ингээл би ч бас нэг тийм спорттой сайн төрлийн хүн бол ерөөсөө биш. 10 жилээсээ л спортод ерөөсөө аягүй дургүйсэн. Тэгээ ганц спортоос хийж чаддаг юм гэх юм бол асан хэлэх аягүй дуртай. За. Өөр ингээ 10 жилээс барыг нэг 5 6 дугаар анги мэнгэ нүү бараг 5 6 насч байна уу? Анх манай ээж явуулаад тэгэл ер нь усанд бүр жил болгон байнгын давтамжтай явдаг гэж байгаа хэсэг ер нь бол цогцсон байгаа. Тэгээ тэр маань уул ингээд надад яг хобби шиг санагддаг байсан байхгүй яг үнэхээр дурлаж өөрөө явахыг хүсэж хийдэг тэгснэ. Тэр маань өөрөө гоё ингээ гоё тайвшруулалдаг ч юм уу. Тийм байсан. Одоо болохоор юу хийж байгаа вэ? Ер нь ямар хоббитэй вэ гэдэг юм бол одоо юм бичих дээрээ л илүү гоё төвлөрч байна. Тэгээ дараанаас ингээд бицэн юм аа өөрөө ингээд 4 5 жилийн дараа ч юм уу уншихад бас хэрэг өөрчлөгдсөн. Тэгээ бодол идэх чинь байнга өөрчлөгдөж байгаа. Тэгээ тэр бодлууд маань яаж өөрчлөгдсөн байна? Илүү эерэг болж юу? Эсвэл нэлээд сөрөг хандлагатай байж юу ч юм уу тий. Тийм яг дүнэлтээ хийхэд бас их гоё байдаг. Юм бичдэг хүмүүсийн хувьд. Яс юм бичдэг хүмүүс маань ч тэгж боддог гэж бодож байна. Тэгээд яалтчгүй юм бичихийн тулд бас юм унших хэрэгтэй тий. Ядаж үгээ зэгцлэх хэрэгтэй. Үг маань өөрөө гоё юм хэцэгцтэй ээж дараа нь уншиж гэсэн ойлгомжтой тий. Тийм агуулгын хувьд ч муу адил ингээд зөрчилөх үү нэг логикийн зөрчилтөөн гарахгүй ч гэдэг юм уу тиймэрхүү юмнууд. Тэгэхээр бас давхар юм унших хэрэгтэй, ер нь юм унших дуртай, давхар юмаа өөрөө бичих дуртай. Хобби юу яг одоогийн байдлаар бол юм байна. Гэтэ ер нь цаашдаа нэлийн олон юм сонирх байх. Би ер нь аягүй олон төрлийн юм сонирхдаг. Гинт ингээд ийм юм хиймээр санагдал, тийм юм хиймээр санагдал. Өгцөж байна. Тэгэл магаш нь босч ирэхэд шал өөр юм болсон юм. Тэр нь бол одоогийн үеийн сүүлийн шинээр гарч ирж байгаа хобби бол бичих, унших, бичих юм байна шүү дээ, тий. Ерөнхийдөө соёлын подкастын цаг ер нь өндөрлөх тийш хандж байна. Тэгээд магадгүй энэ подкастын хамгийн сүүлийн дуусах яг энэ хугацаанд өөрийнхөө 10 жилийн дараах гэрэлт үсэнд хандаж юу хэлмээр вэ? 10 жилийн дараа яг хүлээлт тавьдггүй гэд хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр ерөнхийдөө хүлээлт үүсэхгүй байх, сайн ч бай, муу ч бай тий. Зүгээр л харин бараг 10 жил ингээд өнгөрөөж чадсанд баяр хүргэе. Муу ч басан баяр хүргэе. Чи сайн бай. Тий. Чиний хувьд юу ч ахилт дэвшилээж магадгүй, юу ч уналт гарч ирсэн байж магадгүй тий. Тэ чи чадсан бай. Баяр хүргэе. Баяртай. За хэцэндээ баярлалаа. Өнөөдрийн чөлөөт ярьслаа дугаараа маань бас урьдчилан хүлээж авсанд баярлалаа. Яс нэлээд сонирхолтой зүйлсийг хоёлоо хөндөж би ч бас нэлээд асуултуудаа ухаж ингэж асуулаа. Тэгээд магадгүй яг одоо бас залуучуудын хамгийн том ингээд асуудал болчиход байгаа өөртөө хэд хүчрэг байх гад цаг үеэс хэд хүчрэг байх гад аль эсвэл өөртөө байхгүй энэ мэдрэмжүүдийг байлгах гад хичээгээд байгаа нь залуучуудад бас яг өнөөдрийн амьдралын карьераас нь илүү дарамт болоод байгаа гэж сүүлийн үед хараад байгаа. Тийм учраас мэдрэмжүүдээ бид нэр бас хөнгөлжиж дараахаа шат руу орох юм шүү гэсэн ийм санааны хүрээнд бас ярилцсан гэж бодлоо. Хөнгөн боловч хөгжилтэй боловч та дагуулх нь бол ингэж хүрсэн чинь ямар ч хэсэн подкастын маань урьдчилан хүлээж авсан. Гэсэндээ баярлалаа. Цаашдын ажил амьдрал хамгийн өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Намайг асуурж оролцуулсан ганцхтаа баярлалаа. Их буян хугацаанд их хөттэй өөрийнхөө гоё ярьсан гэж бодож байна. За баярлалаа. Тэгээд цаашдынхаа подкастуудын бас бүрийн амжилт хүсье. Гоё бас өөр олон төрлийн студ авчираад олон төрлийн хүрээнд яриасаа гэж хүсэж байна. Баярлалаа. Баярлалаа. Аламгаараа подкаст маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар дахин уулзцгаая.